Энгийн нэгэн нислэг Аида Слепцовагийн хувьд таатай гинтийн бэлэг боллоо. Тэрээр нөхрийн хамт ажлын шугамаар Москва хотыг зорихоор явж байсан бөгөөд бүртгэлийн үеэр өөрийгөө ойн зорчигч болсныг мэджээ. Та манай 800 мянга дахь зорчигч боллоо. Баяр хүргэе. Баярлалаа. Энэхүү онцгой үйл явдлын хүндэтгэлд агаарын тээврийн компани болон нисэх бодлын төлөөлөгчид зорчигчдод бэлэг гардуулан баярлууллаа. Агаарын тээврийн компани нэрийн өмнөөс үнгүй нислэгийн гэрчлэгээ гардуулъя. Мөн энэ бэлгийг Манай нисэх буудлын бизнес лаунжид үйлчлүүлэх сертификатыг танд гардуулж байна. Баяр хүргэе. ямар гоё юм бэ? Их баярлалаа. Бид S7 компани болон манай хайртай өнгө төрх нь улам сайхан болсон Байкал нисэх буудлаараа байнга үйлчлүүлдэг. Ийм сайхан бэлэг гартаж авсан юм чинь эх жил илүү олон удаа нисэх байх гэж бодож байна. 2017 оноос хойш Байкал нисэх буудлын зорчигчдын урсгал бараг 3 дахин нэмэгдэжээ. 800 мянган зорчигчийн босхийг давсан нь бүс нутагт агаарын тээврийн хүртээмж өсөж зорчигчдын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа тод жишээ болж байна. Өнөөдрийн байдлаар манай нисэх буудлаас 19 чиглэлд нислэг үлдэж, тээвэрлэлтийг 17 агаарын тээвэрлэгч компани гүйцэтгэж байна. Үүнд зориулан Буратын бүгд найрамд улсын 2025 оны төсөвт 23 сая рубль, 26 онд 45 сая рубль тусгаад байна. 2025 онд зорчигчдын урсгал 12% өсч, ойролцоогоор 843 мянган хүнд үйлчлэн гэсэн тооцоо байсан. Нисэх буудал 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд үр дүн аль хэдийн харагдаж байна. Нийтдээ бараг 6 мянган нислийн хөөрөлт буултыг үйлчилсэн мөн түүхэн дээд үзүүлэлт боллоо. Түүнчлэн Томск, Магадан чиглэлийн нислэгүүд нэмэгдэхээр төлөвлөгдөж байна. Байкал нисэх буудал 2027 он гэхэд сая дахь зорчигчоо тээвэрлэх зорилт дэвшүүлжээ. Зөвлөгөө өгөх өдөр нь бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлынхаа шийдлийг олох, сонирхсан сэдвийн талаар асууж тодруулах боломжийг олгодог арга хэмжээ юм. Одоогоор өрн телефоны үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт тогтоосон нь мэдэгдэж байгаа. Манай захим хуудсын ихэнх хэрэглэгч худалдаа авагчид гар утас ашигладаг хүмүүс байдаг. Үүнтэй холбоотойгоор захим хуудсанд нэвтрэх боломжгүй, захиалга хийх бараа бүтээгдэхүүн худалдаа авахд хүндрэлтэй байна гэсэн гомдол маш олноор ирж байна. Иймд дижитал хүчлийн яамд манай захим хуудсыг цагаан жагсаалтад оруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. 4G сүлжээ хэн нэгэн зориулт тусгаал нээх боломжгүй. Харин харилцаа холбооны яамнаас баталдаг жагсаалт гэдэг нь бүх интернетийг тэр дундаа суурин интернетийг хүртэл хаах үед хэрэглэгддэг юм. Зөвхөн системийн хувьд зайлшгүй шаардлагатай үйлчилгээ, төрийн үйлчилгээний нэгдсэн портал, эрүүл мэндийн яам болон аюулгүй байдлыг хангах ёстой системүүд л хэвийн ажиллагаагаа хатгалдаг. Бизнес эрхлэгчид зөвхөн нэгдсэн хуралдаанаар хязгаарлагдaltaгүй бодит дэмжлэгийг авч байлаа. Үндэсний номын санд 10 гаруй талбай ажиллаж, янз бүрийн байгууллагын мэргэжилтнүүд бизнес эрхлэгчдэд газар дээр нь зөвлөгөө өгсөн юм. Ийм арга хэмжээ маш үүрэг үүчтэй гэдгийг би тодорхой харж байна. Учир нь энд бизнес эрхлэгчид ямар хөнгөлөлт идэх боломжтой, юунд найдаж болох талаар тодорхой ярилцдаг. Ер нь бизнес эрхлэгчдэд нээлттэй боломж маш их байна. Төрөөс үзүүлж би дэмжлэг хийх учраас ийм арга хэмжээг илүү олон зохион байгуулаасаа гэж хүсэж байна. Ашиг тус нь үнэхээр их. Учир нь ганцхан өдрийн дотор татварын асуудлаарч миний бизнесийн чиглэлд хамаарах Роспотребнадзор, Росздравнадзор зэрэг байгууллагуудаас зөвлөгөө авах боломжтой. Өнөөдөр Буратын бүгд найрамд улсад хэрэгжиж буй дэмжлэгийн арга хэмжээний талаар мэдээлэл зөвлөгөө авч болдгоороо даваа талтай юм а. Татварын хууль тогтоомжийн сүүлийн өөрчлөлтүүд, хяналт шинжилгээний байгууллагуудын шаардлага, эрх зүйн асуудлууд гээд энд хөндөгдсөн сэдвүүдийн жагсаалт үүгээр хязгаарлагдсангүй. Манай бүс нутгийн засгийн газар бүхэлдээ бүгд найрамд улсын тэргүүн өөрөө оролцож байгаагаараа энэ талбайн онцлог юм. Жилийн эцэст үр дүнгээ дүгнэж асуултад хариулж 2026 оныг төлөвлөхөд маш зөв хэлбэр юм гэж бодож байна. Энэ бол төр засаг болон бизнес эрхлэгчдийн хоорондын шууд нээлттэй харилцаа яриа. Зөвлөгөө өгөх өдөр нийтдээ 300 гаруй оролцогч цугларлаа.
Түүхэн ачлаг бодол бүхий эр зориг, сэтгэлийн тэнхээтэй Орос бүсгүйчүүдийн тухай найруулагч, театр киноны уран бүтээлч Владимир Мотель 1975 онд бүтээсэн Сэтгэл татам Азийн од кинонда өгүүлсэн байдаг. Харин өнөөдөр декабрист Сергей Трубецкойн гэр мүзэд нэгдсэн Оддын гэрэлд орох хагас зүүн нэртэй үзэсгэлэнгээр уг домогт киног дурсамж дүрэн иргэн дурсаж байна. Энэ кино үзэгчдийг 50 жилийн өмнөх үе рүү төдийгүй декабристуудын Сибирийн түүхийн эхлэл болсон үйл явдлууд өрнсөн 200 жилийн өмнөх цаг хугацаа руу ч хөдөлж чаддагаараа онцлогоо. Үзэсгэлэнгийн жижиг танхимд киноны зураг авалтын тухайн үеийн дурсгалт гэрэл зургууд, тухайн үеийн жинхэнэ кино постерууд, найруулагчийн өдрийн тэмдэглэлийн хуудсууд, мөн зарим хэсгийн кадржилсэн зураглал, түүний дотор жүжигчдийн орлоны дүрслэл багтжээ. Гой кадр авахын тулд уг барилгын дэрэгдэх 3 том улаасыг тайрсан байдаг. Үүний өмнө найруулагч Владимир Мотель хохирлыг нөхөн төлн хэмээн амласан бөгөөд өнөөдөр тэнд өндөр агч модод сүндэрлэж байна. Сэтгэл татам Азийн од киноны ихэнх зураг авалтыг Санкт Петербург хотод хийсэн бөгөөд Сибирт зураг авалтын талбай цөөн байсан. Энд бид эрхүү оттой холбоотой тодорхой аягуудыг харж болно. Тухайлбал худалдаачин Путины байшин иргэний захирагч генерал Иван Богданович Цейдлерийн ордны дүрийг бүтээж анхны декабрист гүнж Екатерина Трубецкойн тэмцэлтэд нүүр тулж буйгаар гардаг. Энд турууд цэнгэлдэх хүрээлэнгийн доод хэсгийг нэгэн өрөөнд хувцсны цэхүүд байрлаж байжээ. Энд зөвхөн мэрэгчлэн жүжигчдийг төдөөгүй олон хэсэгт оролцохоор шийдсэн эрхүү хотын иргэдэгч хувцалдаг байсан. Үүний дараа тэднийг зураг авалтын талбай руу илгээдэг байв. Эрхүү хот кино багийнханд олон жилийн турш мартагдашгүй дурсамж үлдээжээ. Энийг кинонд декабрист Иван Аненковын дүрийг бүтээсэн Игорь Костолевский баталж байна. Бид энд байсан, байгаль нуурт ч очсон. Лесбиянка турмын хэсгийн зургийг ч авсан. Одоо ч тэр мөч буцаад ирсэн мэт санагдж байна. Манай гэрт би мотелийн хувцастайгаа зогсож буй нэг зураг бий. Тэр урах ширтээд доор нь тэр зүүн бидэнд үнэхээр тэр од гэрэлтэхгүй гэж хэн мэдэх вүлээ гэсэн бичигтэй юм. Харин миний бодлоор тэр од биднийг гэрэлтүүлж гийгүүсэ. Кино бүтээгч Владимир Мотель хэлмэгдүүлэлтийн түүхийг сургаар сонссон нэгэн биш юм. Түүний эцэг Яков Мотельч мөн 1930-ад оны ихэр Словакийн хорих лагаард цөлөгдөн ял эдэлж байжээ. Магадгүй энэ шалтгаанаар уг кино агуулгын хувьд гүн гүнзгий төдийгүй уран сайхны хувьд ч хүчтэй бүтээл болсон бизээ. Энэ бол декабристууд тэдний түүхийг чин сэтгэлээсээ өгүүлэхийг хүссэн бүтээл юм. Учир нь Владимир Яковлевичийн хувьд энэ бол амьдралынхаа турш тэн явсан санаа мөрөөдөл нь байсан. Тэрээр энэ кино бүтээхийн олон жил хүсэж бүх бэрхшээлийг даван туулж ирсэн юм а. Галина Сажина сургуулийн сурагч байхаас шүдний эмч болохыг мөрөөддөг байжээ. Тэрээр олон жилийн турш онол судалж, дадлаг хийж, урт замыг туулсны эцэст саяхан мөрөөдлөө биелүүлж чадсан байна. Өдгөө тэрээр хүүхдийн клиникийн эмнэлгийн төвд ажиллаж, бяцхан өвчтнүүдийг эмчлэн, шүдээ зөв арчилгыг зааж сургаж байна. Үйлдлийн дараа хүүхдүүдийн инээмсэглэж баярлаж байгааг харах нь энэ мэргэжлийн хамгийн их таалагддаг зүйл юм. Тэдний шүдний дагнанд байх надад үнэхээр сайхан байдаг. Тус байгууллагад нийт 30 шүдний эмч ажилладаг бөгөөд тэдний дунд гажигдсалын эмч, медцэслэн эмч нар ч бий. Мөн залуу мэргэжилтнүүд ч ажиллаж байна. Удахгүй эмнэлгийн төвийн хамт олон өргөжин тэлэх гинэ. Читийн улсын анагаахын академийн хідэн оюутан зорилтод гэрээ байгуулснаар сургуулаа төгсгөөсөө өмнө ажлын байртай болжээ. Үүр байгалийн хязгаарын эрүүл мэндийн яам шүдний тэнхимийн удирдлагатай хамтран залуу шүдний эмч мэргэжлүүдийг татан ажилуулах чиглэлээр хамтын ажиллагаа явуулж байна. Сургуулийн төгсөгчид болон ординаторуудтай гэрээ байгуулсан. Одоогоор ирээдүйн 36 эмч Читийн анагаахын академид суралцаж байгаа бөгөөд тэд эх жилээс ажлын байрандаа очно. Хүүхдийн клиникийн эмнэлгийн төвийн шүдний эмчид үзүүлэхээр нэгдсэн төрийн үйлчилгээний порталаар бүртгэлийн хэсэгт биечлэн хандах болон утсаар цаг авах боломжтой байна.
С начала декабря 40 12 дугаар сарын эхнээс бүгд найрамдах улсын 2 дугаар нэгдсэн эмнэлгийн түлэнхийн төвд хөлгөлтийн шинж тэмдэгтээ 43 хүн хамтжээ. 27-нд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон байна. Жил бүр дунджаар 200 орчим хүн эмч эмнэлгийн тусламж авдаг. Энэ бол зүгээр нэг тоо баримт бус. Аврагдсан амь нас юм а. Эмчнэр гэмтсэн биеийн хэсгийг сантиметр бүрээр нь аварч байна. спасают пораженные части тела. Замерз. Хөлдсөө түргэн дуудаад энд ирсэн. Привезла сюда. Ямар нэгэн юм сандж байна уу? Үгүй ээ, юу ч санахгүй байна. Врачи ожог Висали Бажендоновын нэрэмжит түлэнхийн төвийн эмчнэр хөлдөлтийн янз бүрийн шаттай өвчтнүүдийг 24 цагийн турш хүлээн авч байна. Амгийн ноцтой нь 3 болон 4-р шатны хөлдөлт юм. стадии. Эдисэд ноцтой өвчлөлт өөрчлөлтүүд үүсдэг. Хэрэв өвчтөн удаан хугацаанд хүйтэнд байсан бол эргэлт босолтгүй өөрчлөлтүүд явагдана. Ийм тохиолдолд хийж болох бүх эмчилгээ хийсэн ч зарим хэсэг жишээлбэл хуруу мөчний үеийг тайрах шаардлага гарч болдог. Харин өвчтөн гадаа удаагүй анхны тусламжийг зөв үзүүлж эмнэлгийн анхны тусламжийг цагаатгалгүй авч манайд шууд ирвэл эдийн бичил цусны эргэлтийг сэргээх боломж бий. Ингэснээр гүн өвчл үүсгээс зайлсхийж чадна. Избежать глубоких некрозов. Что стоит помнить? Хөлдөлтийн үеэр юуг санах ёстой вэ? Юуны өмнө хохирогчийг дулаан газар оруулж бүлээн шингэн уулгана. Цаашдын арга хэмжээ нь гэмтлийн хүндрлийн зэрэгээс хамаарна. Нэгдүгээр зэрэгтэй бол гэмтсэн арсны хэсгийг зөөлөн дулаацуулна. Хөвөн эмнэлгийн боолт тавина. 2-оос 4-р зэрэгт огцом дулаацуулгаас зайлсхийж, дулаан тусгаарлах боолт тавих, түргэн тусламж дуудах. Хөлдөлтийн үед хийж болохгүй зүйлс нь кофе, согтууруулах ундаа уулгах, хөлдсөн хэсгийг цаас, хатуу даавуугаар үрэх, гэмтсэн хэсэгт шууд халуун нөлөөлөл үзүүлэх, арсыг тос, өөх, спиртээр үрэх, арчих, цэврөг өөрөө нээх, үгчсэн эдийг авах зэрэг юм а. Синтезированные ткани. Врачи напоминают, Эмчнэрийн анхааруулснаар хөлдөлтийн эхний шинж тэмдэг нь арьс хатгуулах, цайрах, хөрөх, мөчтийн хөдөлгөөн хязгаарлагдах явдал юм. Хэрв арьсан дээр цэврүү үүсвэл яаралтай ойрын эмнэлэгт хандах шаардлагатай. Вероника Таюрская, Виктор Дичковский, Якутск. Важная веха в развитии нейроинтерфейса. Нейроинтерфейсийн хөгжлийн чухал үе шат. Хятадын шинжлэх ухааны академид явуулсан энэхүү технологийн 2 дахь удаагийн клиник туршилтын үр дүнг мэрэгчлэтнүүд ийхүү үнэлж байна. Судалгаанд оролцогч нь 2022 онд нугасны гэмтлийн улмаас саажилттай болсон дунд насны эрэгтэй. Удаан хугацааны сэргээн цэцэх эмчилгээ хийлгэсэн ч толгой хүзүүн л хөдөлж байж. Энэ оны 6 дугаар сард туршилтын эхний шатны хүрээнд түүнд нейрочип суулгасан бөгөөд 3-7 хоногийн сургалтын дараа тэрээр бодлын хүчээр компьютерийн курсоор удирдах чадвартай болжээ. Харин 2 дахь шатанд туршилтыг дэлгэцээс бодит орчинд шилжүүлж, оролцогч бодлороо цахилгаан хөдөлгүүртэй тэрэгэнцэр тэрж байтугай робот нохоог удирдах боломжтой болсон байна. И даже робособакой. Өвчтөн робот нохоог биенийхээ нэг хэсэгтэй адил үргэлжлэл болгон ухаалаг туслагч маягаар ашиглаж шатаар уруудах, илгээмж авах зэрэгт хэрэглэж чадна. Мөн бодлын хүчээрээ цахилгаан тэрэгэнцрээ удирдах, гадагш салхинд гарах боломжтой болсон. Энэ түүний өдөр тутмын амьдралыг мэдгэдэггүйц баяжуулсан. По словам Жао Чинтаогийн хэлснээр эрдэмтэд нейроинтерфейс суулгах үйл явцын инвазив байдлыг аль болох багасгахыг зорж байна. к минимуму. Энэ бол манай нейроинтерфейс. 2 хэсгээс бүрдэнэ. Мэдрэгч нь хүний өсний зузааны ойролцоогоор 100-1-тэй тэнцэх маш нэмэг утас юм. Тархинд 5-8 мм-ийн урттай хэсгийг суулгадаг. Энэ гавлын ясны доор хонхорт байрлуулсан процессортой холбогдно. Ерөнхийдөө бага инвазив ажиллагаа гэж хэлж болно. В целом это малоинвазивная процедура. Суулгалтын дараа тохиргоо хийдэг өвчтөн оюун бодлын даалгавруудыг гүйцэтгэх бөгөөд алгоритм нь нейроны идэвхийг тушаалуудтай уялдуулан суралцдаг. Өвчтөн үе мөчөө хөдөлгөж чадахгүй ч жишээлбэл бугуугаа эргүүлж байна гэж төсөөлж чадна. Бид эдгээр орж ирж буй дохойг өгөгдсөн даалгавартай тааруулж боловсруулдаг юм а. Поступающие сигналы с поставленными задачами. Скорость важнейшая. Хурд бол энэ технологийн хамгийн чухал үзүүлэлт. Харилцааны протоколыг оновчлон тохируулснаар нейроны дохио хүлээн авснаас гадаад төхөөрөмжүүд тушаал гүйцэтгэх хүртэлх саадлыг 100 миллисекундээс бага болгожээ. Энэ нь хүний бид байдаг байгалийн нейроны саадлаас ч хурдан үзүүлэлт өгөөд тасралтгүй найдвартай удирдлагыг хангаж байна. Одоогоор судлаачид уг технологиг бодит амьдралд хэрэглэх нэмэлт боломжуудыг судалж байна. Реальной жизни.
Цаашид уг технологиг ашиглах олон шинэ хөлбөр бий болно. Тухайлбал яриаг таних зэрэг боломжууд нээгдэнэ. Мөн тархины идэвхийн дотоод мэдээллийг гадаад төхөөрөмжөөр дамжуулан илүү үр ашигтай дамжуулах аргуудыг олж магадгүй. На данный момент Одоогоор инвазив нейроинтерференсүүдийг голчлон анагаахын салбарт ашиглаж байгаа бөгөөд энэ чиглэлд хэдийн олон арван клиник судалгаа дууссан байна. Хятадын эрх баригчид ойрын ирээдүйд уг технологиг онцгой хэрэгцээтэй хүмүүст өргөн хүрээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Мин Сергей Петров, CGTN. Ойрын ирээдүйд их мөс засны шинэ хэрэглээ сэдвт үзэсгэлэн нь салбарын иж бүрэн хөгжлийг харууллаа. Зочид хамгийн сүүлийн үеийн өндөр түвшний тоног төхөөрөмжтэй танилцаж мөсөн шоу үзхийн зэрэгцээ цана дэшүүрээр улгах боломжтой. Энэ технологи цас өвлийн аялал жуулчлалын салбарт хэрхэн нэвтэрж байгаад би гайхаж байна. Жишээлбэл бид дөнгөж сая хамгийн шинэ аврах тоног төхөөрөмжийг харлаа. Маш их сэтгэл төрүүлж байна. Бидэнд суралцах зүйл их байна. Зарим гадаадын зочид өвлийн спортын төрлүүдэд ч хүчээ соржээ. Би анх удаа жинхэнэ өтгөн цасан шуургыг харж байна. Би Карибын бүс нутгаас ирсэн болохоор энэ бол миний хувьд огт шин дуршлаг маш их таалагдж байна. Мэдээж хүүтэнд бага зэрэг тасах хэрэгтэй байсан. Өнгөрсөн 7 хоногт л би хамтрагчтайгаа өвлийн спортоор хичээлэх хэрэгтэй гэж ярьж байсан юм. Тиймээс өнөөдөр цагийг үнэхээр сайхан өнгөрүүлж байна. Жуулчдын ихэд таашаадаг эдгээр засан ширхгүүд нь бага хэм хуурай орчинд үүсдэг тул маш сайн зөөлөвчтэй гулгалтанд туйлын жигд байдаг. Жилийн мужийг альфийн нуруутай хамт дэлхийн цанаар гулгах шилдэг 3 бүсийн нэгээр хүлээн зөвшөөрчээ. Сүүлийн хэдэн жилд цанын баазуудын бүтээн байгуулалт улам бүр сайжирч байгаа шүү. Үнэхээр хөвчлөлтэй юм а. Бүгд ирж үзэх хэрэгтэй юм байна шүү. Сүүлийн жилүүдэд Хятадд мөс застай холбоотой спортын төрлүүдийн сонирхол тасралтгүй өсөж байна. Улсын хэмжээнд олон тооны цанын баазууд байгуулагдаж, үйлдвэрлэлийн сүлжээ нь байнга сайжирч байгаа нь мөс засны салбарыг Хятадын эдийн засгийн хамгийн хурдтай хөгжиж байгаа салбаруудын нэг хэвээр байлгаж байна.